Энэ манай үйлчлүүлэгчдийн түрүүчийн жилид оролцоод гэр бүлийн өөрөөр асуудалтай хүмүүс яаж одоо үр шимээ гаргасан талаар хуваалцсан байна. Жишээ нь одоо ингэж шүү дээ, Гүлнараа тэгж ütсэн байна те. Эрдэнсийн авдар шиг ариун их мэдлэг хоримтлуулсандаа их баяртай байна. Одоо болтол би эр хүний хайр гэж юу гэдгийг хараагүй, мэдээгүй явсан байна. Хамгийн эхлээд өөрийгөө хайрлахын тулд бусдыг уушлах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авсан гэж тий. За болормоо жишээлбэл Ж болормоо тэгсэн байна. Хөвгүүдийнхээ хайрын хилийг тодорхойлж нандин харилцаатай болсон гэж хэлсэн байна. За эрэгтэй хүүхэд ач тус хүргэн гэж байхгүй гэж хэлдэгт нэгтгэдэг байсан. Хөвгүүдээсээ халамж хайр гордоод маш их стресстэй байжээ. Ээж хүн хамгийн гол нь үг хэлээрээ хүүхдүүдтэй нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэж авсан гэж тийм ээ. За дараагийнхан Жавзан Багам гэсэн байна. Тэгээ өдөр ирэх тусам л өөртөө итгэх итгэл өсөж байгаагаа мэдэрч байна. Би урд нь өөрийгөө азгүй өрөвдөлтөө гэж боддог байсан. Харин одоо бол би сайхан амьдрах эрхтэй гэдгийг ойлгосон. Бусдаас шалтгааллахгүйгээр аз жаргалтай байх аргад суралцсан гэж яа. Энэ гурван эмэгтэйгийн бичсэн сэтгэлүүд бол манай хөтөлбөрт оролцоод явуулдаг маш олон хүмүүсийн ухаарад ойлгоод хэлдэг өгүүлбэр. Бараг өдөр тутмын тэрийг нэг ойлгоод авцсан бол тэр хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо анх баяр, Янжин дуулам, Дэлгэр гэдэг энэ хүмүүс маань туцастаа өөр ингэсэн түүхтэй манай оролцогчд байна. Түрүү жил оролцоод өөрсдийнхөө гэр бүлийн амьдралыг өөрчилсөн залуучууд өөрсдийнхөө сэтгэлийг өгсөн байна. Жишээл анх хоёр ингэсэн байгаа байхгүй. Энэ хөтөлбөрт их нэртэйгээ оролцож нэгний хүн тэтгэж хайрладаг болсон гэж бичсэн байна тий. Өнгөрсөн хугацаанд хоорондоо ярилцаагүйгээс болж ямар их цаг хугацааг дэмий өнгөрөөснөө мэдээд их харамссан. Би дотроо бодоод байгаа зүйлээ нэг нүгөө ярьж чадаагүйгээс болж хайртай хүмүүсээ их гомдоодог юм байна лээ гэж тийм анх хоёр их ухаарсан байна. Маш гоё мэдээллийг их нэртэйгээ ярилцах хэмжээний зоригтой болсон байна. Дахиж энэ харамсаад байдаг юмнуудаа одооноос болиулаад одоо тийм насан туршийн алдаагүй шинийг богино хугацааны алдаа болгоод амьдралаа өөрчилсөн залуу байна да. Янжин дуулам байна гэсэн мэн анх хоёрын эхнэр маань ингэж ярьсан байна тий. Хамтдаа ирээдүйн зорилгоо харж чадсандаа баяртай байна. Хоёр хос нь бие биендээ маш сайн суралцаж ойлгох хэрэгтэй гэдгийг ясман махандаа шингэтэл ойлгосон. Тэгж чаддаг болсон. Маргасан ч тэр дороо уучраа олж байх хэрэгтэй юм байна. Ялангуяа ирчүүдийг л ойлгомжгүй гэж боддог нь миний буруу байсан гэж яг зөв тий. Тэгэхээр эмэгтэй хүн ч гэсэн алдаа байдаг. Эрэгтэй хүн ч алдаа байдаг. Хоорондоо ярилцаад тэгэхээр үнэхээр гой юмнууд гардаг. Тэр үед залуу хосууд хоорондоо гой зохицолдог баг. Манай анх хоёр Янжин дуулан хоёр өнгөрсөн жил хөтөлбөрт орж ирэхдээ за бит хоёр одоо цаашаага хамт амьдрах уу, салах уу, эсвэл үргэлжлүүлээд явах уу гэдэг яриагаа хэлцээрээ хийсэн санагддгийг. Тэгээ энэний ачаар нэг залуу гэр бүлийн амьдрал өөрчлөгдөж чадсанд нь би баяртай. Энэ бол маш олон залуучуудын амьдрал өөрчлөгдсөн энийг бодит жишээ энэ дотор байгаа байхгүй тийм ээ. За одоо жишээлбэл манай Дэлгэр гэсэн байна. Тэгээ гэр бүлдээ хайртай л бол яг одоо хамрагдаараа хизээч харамсахааргүй сургалтаа ээжт хоёрын харилцаа илүү ойлгомжтой саадгүй сайхан болсон. Бусдыг сонсох, бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх тусам амьдрал ямар гоё хөнгөн болдог юм бэ? Заавал хосууд гэлтгүй хүн бүр оролцож аманд багтаж ядаад байгаа өөрчлөлтийг мэдрээсэ гэж. Үнэхээр гоё өгнөд байгааз. Тэгэхээр энэ залуучууд маань одоо энэ Дэлгэр маань яасан байх нь өнгөрсөн жил өөрийнхөө ээжтэйгээ ажиллаа гэр бүлээр орж ирсэн Францад амьдардаг эмэгтэй байгаа. Тэгээ Швейцар улсад гинэ Швейцарт амьдардаг эмэгтэй Дэлгэр маань одоо их нэртэйгээ ээжтэйгээ хамтдаа орж ирээд хамтдаа ингээ амьдралынхаа зорилгыг яриадсан чинь энэ хоёр маш гоё уулзсан. Ер нь олон жилийн ээж охины хооронд харилцаа ч гэсэн бас нэг зөв шилцэлт хүрэх хэрэгтэй байдэн шүү дээ тий. Тэгэхээр би чамааг зөвхөн хүнтэй суусна хүнтэй суугаагүй гэхгүйгээр зүгээр одоо юу гэдэг хүн болгонд насан туршдаа одоо сурах ёстой юмыг л энэ дээр заагаад байгаа.